Гудамжинд нус цэрийн хаях нь ханаа томуу сүрийн өвчний үндэс болдог. Үүнийг хүмүүр мэддэгч хаясаар байдаг нь харамсалтай. Шинэ төрлийн коронавирус гарсантай холбоотойгоор гудамж талбайд нус цэрийн хайдаг, дуртай газаа бийцдэг явдлыг таслан зогсоох ажлыг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож торгуул оногдуулж эхэлсэн. Ингэснээр нийслэлийн иргэд ил задгаа нус шүлсээ хаях нь багассан тухай тогтчлт үйлчилгээний ажилчид ам сайтай байна. Би ч одоо 2014 онд орсон. Тэр үеэс хойш одоо би 6 жил ажиллаж байна. Тэгэхэд энэ хоорондоо анх ирэхэд бол жоохон нэлээд их үнд байсан. Машингийн бууланд хур хог ихтэй. Тэгэл энэ тэрүүгээр задгаа хог цэр нус хаях бол энэ хүнд л байсан. Ер нь манай монголчууд Улаанбаатар хотын иргэдийн бол ухамсар шал өөр болчихсон. Коронавирус гэлтэхгүйгээр ер нь ард иргэд бол нус цэрээ хаях, ил задгаа хог хаях. Тэгээд ч нөгөө нэг байнга ойрхон цагийн хуваартай автомашинууд яваад хогийг авчижээ. Тэгээд тоног төхөөрөмж гарцсан одоо цэвэрлэгээний тоног төхөөрөмж гарцсан. Тэгээд одоо бидний ажил хөнгөлөх талаас байгуулагдсан. Тэгээд одоо нагаа чигшүүлээд автомашин яваад одоо соёлтой орны бүх юмуудыг хэрэгжүүлээд байгаа болохоор манайхан дагаад ер нь их сэтгэхгүй шал өөр болчихсон шүү дээ. Улаанбаатар хотын залуус хэдийгээр өөрсдийгөө гойж гангалсан ч нус цэрээ хаа сайгүй хайдаг байсан нь тэднийг муухай харагдуулдаг байсан. Хашааны булан тохой гудамж талбай явган хүний зам гээд тамхины иш нус шүлс бөөгнөрч гიშгэх цэцээ олдохгүй байдаг үе саяхны хүртэл байлаа. Мөн ханааш найтайх нь хүртэл ам хамраа дардаггүй шүлсээ өсчүүлдэг байсан нь багасжээ. Харин шинэ коронавирус дэлхийд даяар тархснаар хүмүүсийг илүү хариуцлагатай, ухамсартай, цэвэрч болгож байна гэж хэлж болохоор байгаа юм. Хүмүүс яг ерөнхийдөө нэг ойлголт сайтай, мэдээлэл сайтай байгаа учраас харцангуй бас хичээгээд байгаа мó л гэж ойлголоо. Тэгээ эргэн бүр дор бүрнээ анхааралтай, тэгээ сэтгэлтэй байгаад энэ муухай өвчний ард гарцгаая л гэж уриалмаар байна. Ер нь бол өөрчлөгдсөн байлээ. Ер нь нэлээд баг. Угаасаа зөксгүй үйлдэл аяг өвчтөй үе тэгээ ер нь бол угаасаа нийгэмд бол байж болохгүй, хотод бол байж болохгүй бол яг шийдвэр гарсны дараа нэг торгуулийн хэмжээг үзсэн. Тэгээд торгосон хүмүүсийн зүтсэн. Бас тэгтээ бас алга болчихоогүй автобусны буудлууд дээр бас тамхиттай бол нус цэрээ хасдаг үйл бол байж байгаа. Одоо тэр ерөнхийдөө бол яг торгоод өнгөрөхөөсөө илүүтэйгээр одоо нэг торгуулчаад нөгөө нь дахиад бас хаяад байвал бас үр дүн байхгүй шүү дээ. Тийм болохоор арай нэг бас өөр талаас нь заавал зөрчлийн үйл гэлтгөө бас нэг өөр талаас нь ядаж тэр нус цэврийн хүн цэвэрлж байгаа тамхины шин бас хүн цэвэрлж байгаа болохоор яаж тэрнгийн өөрсдөө нь цэвэрлүүлэл арай үр дүнтэй юм болов гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол илт багасгийн хувьд бол багассан байлээ. Гэхдээ залуучуудын хувьд бол бас ер нь нэлээд байхгүй болсон ч гэсэн бас огт байхгүй болчихгүй юм бол биш үү. Дор ухамсартай яг бас чиний хайж байгаа иш хүсийг бас л адилхан лав ичгэн л хүн цэвэрлж байгаа штэ тий. Бас адилхан хүүхдүүд тэмдээгүүр явж байгаа. Одоо тийм болохоор бас ухамсартай байгаас ял гэж үсэн. Хүмүүс нөгөө маск зүхэр шүлсээ хаянгот ам дотор нөгөө масктай байгаа штэ гэдэг мэддэг учраас нөгөө цаашаа машаа залгих эсвэл өөр булан хайдаг гэдэг хичээлээ. Тэрүүгээр л нэг жоох өөрчлөсөн баг. Тэгээ яг нэг нүдэнд л нэг тийм амар мэддэхгүй л. Одоо хотод зөвхөн байлгацгаая. Улаанбаатар хайрлаа гэж. Гудамж талбайд нус цэр тамхины шаях тохиолдолд зөрчлийн хуулиар иргэнийг 50,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгоно гэсэн нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Уг захирамж биелэлээ олж үр дүнтэй байгаад иргэд баяртай байсан юм.